Ливийн агаарын хамгаалалт руу барууны хүчнийхэн зохилт өгч гиснээс хойш 2 өдрийн дараа буюу өчигдөр Пентагоноос мэдэгдснээр Муаммар Каддафигийн хүчний тийрэлтэд онгоц хөөргөх, гадны онгоц руу довтлох чадварт томоохон зохилт өгсөн юм байна. Тэнгисийн цэргийн дэд адмирал Билл Гордон Ливийн тал дахин агаарын дайралт хийгээгүй. Бидний зохилт өгөхөөр төлөвлөсөн газруудад радарын дөхөө илрээгүй. Ливийн радарын хяналтын системийн ажиллагаа ихээр алдагдсан. Одоо зөвхөн Триполи, Сиртийн ойролцох бүсээ хянаж чадаж байгаа. Which most of those appear to be limited now only to the areas around Tripoli and Sirte. Эхний агаарын дайралтын хор хохирлыг тооцоолж байгаа бөгөөд адмирал Гордны сэтгүүлчдэд хандан цэрэг арим Каддафиг мөшгөөгүй гэж мэдэгдэжээ. Энэ шийдвэрлэх чухал цаг үед Каддафиг байга болгоогүй гэдгийг би батлан хэлж чадна. Харин Америкийн батлан хамгаалгын сайд Роберт Гейтс Ливд явж байгаа ажиллагааг өргөжөж магадгүй гэж анхааруулсан байна. Аюулгүй зөвлөлийн тогтоол зориулж тогтоосон нөхцөлд нэмэлт зорилтуудыг тавьж эхэлсэн. Дараа нь бид асуудал үүсгэж байна гэж бодсон. Биелүүлж чадахгүй байж магадгүй. Тийм тусгай зорилтуудыг тавих нь оновчтой биш гэж бодож байна. Сүүлийн үед нислэг гүбс тогтоохыг эсэргүүцэж байсан гол хүмүүсийн нэг нь Роберт Гейтс байсан юм а. Тэрээр энэ цэргийн ажиллагаа нэлээд хүндрэлтэй төдийгүй эрсдэлтэй гэж анхааруулж байжээ.